Монголчууд бид өмнө нь та бидний өмнө тулгамдсан бүхий л асуудлыг төрөөс зохицуулдаг социалист нийгэмд амьдарч ирсэн. Тиймээс л төр бүхнийг зохицуулж өгөх ёстой гэсэн ойлголт бидэнд гүн суусан байдаг. Нийгэм өөрчлөгдөжээ. Бид 1992 онд шинэ үндсэн хууль баталж хүний эрх чөлөөг шүтсэн ардчилсан нийгмийг цогцлоох замыг сонгосон юм. Өөрөөр хэлбэл бидний хэн нэгэн зохицуулж удирдах биш, харин бид өөрөө өөрснийгөө удирддаг, өөрөө өөртөө эзэн байдаг замыг нээж өгсөн юм. Хэрхэн өөрөө өөртөө эзэн болох вэ гэдгээ бид мэдэхгүйгээр шинэ нийгэмд алхаж орж байлаа. Олонч бэрхшээлийг туулсан юм. Шилжилтийн үед болохоор төрж юм хийх гээл, эргэж юм хийх гээл, одоо нөгөө хувийн шинж юм хийх ингээл энэ хоёр сум ингээд зөржгүй гэдсэн. Зөрж дахиад. А гэтэл одоо бид нар оролцоо сурна гэдэг нь тэр оролцооны төвшнгөө бид нар төр захиргааны байгууллагын ч гэсэн, иргэд хувийн хвшлэн ч гэсэн тэрийг одоо яг тэр алтан дундч дээр бие биенийгээ хүлээн зөвшөөрч тэр сум яг уулзах ёстой. Тэр уулздаг тэр цэгийг дээр бид нэр хамтарч ажиллаж чадах юм бол энэ хувийн хвшлийн идэвхтэй ажиллах тэр боломжийг төр нь олгоснороо асар их баялаг Монгол бий болно. Ахмадууд бид чинь одоо тэтгэврт гарахынхаа өмнө одоо нэг осонд сүүлийн ганц 2 жилдээ одоо тэтгэврт гарчхаар одоо яах вэ, юу хийх вэ, одоо ихэд санаа зовдөг. Хүний мөрөөсөл байдаг юм байна. Зүгээр гитээ суух юм бол уйдах юм билээ. Өдрийн ч өнгөрөхгүй. Тэтгэврт гарлал гингүүт ямар ч ажил хөдөлмөрлөл хийх тийм боломж байдаггүй. Гэтэл яг одоогийн зах зээлийн нийгэмд шилжээд орчихлоор маш их олон юм өөрчлөгдсөн. Одоо энэ орчин үеийн хүүхдүүд, миний хүүхдүүд ялгаа байхгүй. Их багт байсан. Мэргэжил ажил гол болохгүй. Ажил хийв юм амд тусдаг шүү дээ. Зүгээр амд хоол орж ирэхгүй. Бид нар хөдөлмөрлөж хоол олж идэв шүү. Ахмадууд хамтран хуримтлалын бүлэг байгуулж хамтдаа санхүүгийн асуудлаа шийдэж нийгмийн идэвхтэй амьдарч байгаа сайн туршлагыг энэ бол банкнд юу гэдэг хадгаламж нээлгээд хүүгээ авахаас тис өөр агуулгатай ийм хуримтлал байгаа. Гэхдээ ганцаараа биш олуулаа нэгдлэж хуримтлал үүсгэх замаар өөрийн санхүүгийн болоод нийгмийн асуудлаа шийдэх боломж та бидний өмнө нээлттэй байна. За үүний нэг жишээ бол хуримтлалын бүлэг юм а. Манай студид хот байгуулалтын мэдээлэл судалгааны төвийн менежер Цолмон гөрөлцөн ирсэн. Энэ бол яг мөнгө биш хүмүүсийг хоримтлуулалт гараад Амьдралын аягүй сонирхолтой бөгөөд надад кайф авдаг хэсэг бол миний төрийн бас байгууллага. Намайг Инхүүр гэдэг би Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд одоо анхны миний одоо мэргэжил бол миний барилгын инженер хүн, Оросын албаны ус төгссөн. Тухайн үед бид нар бас ийм хэд хэдэн ийм загвар төсөл хэрэгжүүлэхэд жинхэнэ оролцогч байх ямар ч ойлголтгүй, ямар ч нэгдэл нэгтралгүй, гудамжнаас чааших, гашаанаас чааших асуудал бол бусдын асуудал мэт ингэж боддог гэсэн юм уу юм. Тэгэхээр нэг дор суушиж, нэг дор амьдарч байгаа, нэг агаараар амьсгалж байгаа тэр хүмүүс хүссэн хүсээгүй нийтийн одоо эзэмшлийн гэдэг юм бусад асуудал нь зөв хэрэгжижээж, зөв хөгжижээж тэнд амьдрах таатай орчин бүрднэ. Тийм учраас тэр иргэдийг нийлүүлэх хэрэгтэй юм байна. Нийтдэх хэрэгтэй юм байна. За Монголд энэ айгүй хэцүү юм байна. Гэхдээ үзээд алдъя. Болвол болог, болохгүй бол хаяа гэж бодоол тэгэл бид нар хот байгуулалтын мэдээ судалгааны төв гэдгийг манай нэг хэдэн цуг ажиллаж исэн инженер, архитектор, эдийн засгч
хүмүүс нийлээд бид нэр байгуулсан. Амьдрах орчин сайжруулах чиглэгдсэн яг ийм одоо хоригдлын бүлгүүдийг байгуулж ирсэн. Хуримтлалын бүлэг бол хамгийн доороосоо нэгдэж чаддаг засаглалын анхны хэлбэр. Тэгэхээр хүмүүс одоо ингээд хуримтлалын мөнгө цуглуулна гэдэг бол хуримтлал бол өөрөө маш чухал ач холбогдол. Яагаад гэвэл энэ нөгөө хамгийн доороосоо нэгдэж чаддаг засаглалын анхны хэлбэр. За дараагийн нэг юм өгөхөөр жижиг мөнгийг цуглуулад жижиг мөнгөөр юм хийж бие биендээ зээлүүлж өгнө гэдэг нь ирээдүйн одоо албан ёсны санхүүгийн байгууллагын хариуцлагатай зээлдэгч болно гэсэн үг. Өөрөөр санхүүгийн боловсролд өөрсдөө сургаж байгаа байхгүй юу? Мөнгөөр дамжуулан хүмүүсийн хоорондын итгэлцэл, хөгжил дэвшлийг бол энэ хоримтлал бий болгодог ийм давуу талтай л да. Энэ хорвоо дээр бид нийгэмдээ хэрэгтэй, улс орондоо хэрэгтэй. Тэ энэ үйл одоо хэрэгт бүгдээрээ хамтарч ажиллах ийм боломж хүн болгонд байгаа шүү гэдгийг манай хуримтлалын бүлгийнхэн харуулдаг юм аа. Нэг дур амьдардаг 10-аас дээш иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж бүлгийн зохион байгуулалтанд орж хуримтлал бий болгон тулгамдж байгаа асуудлаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хамтын хүчээр шийдвэрлэхийг хуримтлалын бүлэг гинэ. За энэ сарын хурлын үйл ажиллагаа болохоор Дархан аймгийн Дархан эв хуримтлалын бүлгүүдийн холбооны 15 жилийн хой болж байгаа. Дархан аймгийн Дархан эв хуримтлалын бүлгүүдийн холбооны тэргүүн нямдарж авахтай мөнгөтэй байна. Дархан аймгийн хуримтлалын бүлгийн холбоо нь бол 15 бүлэгтэй 100 гаруй гишүүдтэй удирдах зөвлөн 6. Ингээд бид бүхэн хуримтлалын бүлгүүдтэйгээ үйл ажиллагаа явуулж байна. Дархан аймгийн Дархан эв хуримтлалын бүлгийн холбоо нь 2007 онд үүсгэн байгуулагдсан билээ. 15 дахь жилдээ явж байна. Дархан аймгийн хуримтлалын бүлгийн холбоог анх үүсгэн байгуулахад хот байгуулалт мэдээ судалгааны төвийн тэргүүн Инх баяр хадагтай орон нутгуудад хуримтлалын бүлгийн холбоог үүсгэн байгуулснараа бид бүхний энэ үйл ажиллагаанд хүргэсэн юм аа. За хуримтлалын бүлгийн ач холбогдол бол хамгийн гол нь одоо энэ өрхийн амжиргаагаад дээшлүүлэх. Ялангуяа зах зээлийн эдийн засагт ороход энэ тооцоо бүртгэл хийх. Мөн одоо ив нэгдлийн хамгийн гол юм бол ив нэгдэлтэй л байгаа юм. Бүх төрлийн мэргэжлийн хүмүүс байна манайд ажиллаа хийж чадж байна. Хамгийн гол нь одоо ив нэгдэл. Эвч шаазга буугаар нэгж байдаг. Нэг нэгийнхээ төлөө, нийт нэгийнхээ төлөө өрөөндөр ажилладаг. Энд л одоо хамгийн гол ач холбогдол нь байгаа юм. Энд бол оюун санааны маш их өөрчлөлт гарсан хуримтлалын бүлэг байгуулагдсанаар яагаад гэвэл энэ тухайн орон нутгаа хөгжүүлэх тийм ээ. Дархан сум, Дархан аймгийн одоо хөгжүүлэхэд бол хуримтлалын бүлэг бол нэлээд одоо үүрэг гүйцэтгэдэг. Амьдрах орчноо сайжруулах, амьдралын чанарыг сайжруулах, өөрөөсөө үйлдвэрлэж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж тодорхой хэмжээний орлого олж тэргээрээ амьдралаа одоо бий болгоход асар их ач холбогдолтой. Хуримтлалын бүлэг нь амьдрах орчноо сайжруулах, өөрсдөө үйлдвэрлэж, тодорхой хэмжээний орлого олж, түүгээрээ амьдралаа бий болгоход асар их ач холбогдолтой. За манай Баасан жууллагчтай дэвжих булаг бүлгийн хамт олон бол манай Дархан аймагт одоо хамтран ажиллаж байгаагийн хувьд анхны бүлэг юм аа. Заяа хуурасан өрх гэрэн балиа. Цоцгод яхах. За намайг Бүрэгжинцэнгийн тунгалаг гэдэг Дархан аймагт одоо би 50 жил болж байна. 2006 онд мэдээлэл судалгааны хот байгуул мэдээлэл судалгааны төв Монголын хэмжээндээр үндэсний чуулган болсон. За тэгээ ирсэн цагаас эхлээд 2007 оны 1 сараас эхлээд бүх гэр хорооллын айлуудаар сурталчилгаа явуулсан. Хуримтлалын бүлэг гэдэг ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад байгуулах болов? Тэгээ манай нөхөр бол яг тэр ойролцоос 12 өрхийг оруулад 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2007 оны 3 сарын 31-ний өдөр анхныхаа хурлыг хийгээд бид нарыг энэ дэвжих булаг гэдэг нэрийг өгөөд эхэлсэн.
Тэрнээс хойш одоо 17 жил болчихно тийм. За хоригдлын бүлэг гэдэг бол ерөөсөө байгаа үед юм ерөөсөө зөв ашиглах гэсэн үг. Ганц хүн чамаагүй, гурван чамаагүй. Үүнийг л арвижуулж байгаа, олон болгож байгаа. Хүмүүс ажуулахаа айл бүний гудамдаа гэж түрүү ярьлаа. Нэг гудамынхаа өрхүүдийг нөлөөлчих. Энийг тийм ээ. Тэр гудамд юу байдаг гэхээр зэлгэндээ баригдсан юм ашаатай ажил байдаг. Тэрийг устгах. Тэрний оронд ногоогоо тавиад өөрсөндөө аж ахуй дээрхлэх гэсэн. Энэ санаа ерөөсөө холно. Ингэж уурхсан юм. Тэгээ би бол тэр бүлэгт ороод гэр орондоо бол юм хийсээс хамт олон гэдэг чинь юм усаас авахгүй. Өөрснийгөө дэмжиж бүлэг бол тэгэл амьдрах гэсэн утга санаа юм болов ойлгож орсон байна. Одоо 15 жил болсон. Бүлгүүдийн хоримтлал бол ерөөсөө яг цэвэр өөрөөсөө тэтгэврийнхээ мөнгнөөс л хоримтлуулна. Түүнээс бол одоо аймаг сумаас бид нар ерөөсөө тэр янз бүрийн одоо манайх тийм хоримтлын бүлэгтэй бас ингэмээр байна, тэгмээр байна гэсэн ерөөсөө тийм одоо юм хүсэл гаргаж байгаагүй. Яг л бор зүрхээрээ л одоо яагаад гэхээр бид нар хүнээс ерөөсөө царай алдахгүй, хүнээс гоохгүй сайхан амьдрал гэсэн. Бид хүнээс царай алдахгүй, гуйхгүй сайхан амьдрий гэсэн урайтай. Дуул бол дууныг, доктор бол хүчнэ гэсэн урайтай. Тэгэд бид нэр ажиллаж эхэлсэн шүү дээ. Тэгээ одоогоор манайх бол одоо яг 8 гишүүнтэй байна. За энэ ашаа байшинг энэ байшин одоо яг байж байгаа. Бусд нь хоосон байхад би худалдаж авсан. Зэрэг ургацсан. Би энийг аваад хоригдлын бүлэгт ороод энэ ашаа байшинд одоо 7-8 төрлийн юм тарьсан байгаа. Жишээлбэл манай хоримтлын бүлэгч одоо ингээд ногоогонд арах болохоор зэрэг бид нар ирдэг шүү дээ. Ирээд нөгөө ногоог нугааж өгөн, шилийг нугааж өгөн. Тэгэл нөгөө сайхан зөндөө ариун ногоотоо дарчин шүү дээ. Тэгээд л ингээд ирэхэд одоо манай хоримтлын бүлэгсэн тэр ирээд надад тэгэд тусалсан энэ тэргээд нөгөө хамт олно бас найзууд энэ тэртэй ярихаар хүүх ямар гоё юм бэ тэр юм чинь би орох юмсан энэ ямар учиртай юм бэ гэдэг одоо би юунээсээ тэгж асуудаг шүү дээ. Тэгэхээр бид нар бас тэр тал дээр л яг одоо энэ хоримтлын бүлэгт орсон ямар ач холбогдолтой гэдгийг тайлбарлаж өгдөг. Тэгэхээр зэрэгэл одоо хүмүүс чинь хоримтлын бүлэг байх нь зөв юм байна гэдэг. Одоо манайх чинь сүүлд 2 залуухан гишүүнтэй болсон. Тэтгэврт гарсан. Гэхдээ залуу тэтгэврийн тэгээд тэд нар ч одоо бүр аяг одоо өндөр настай болсон биднээс ч аягүй тус болдог шүү дээ. Үнэхээр одоо бүр хоримтлын бүлэг гэдэг бол нэг ч одоо тэгэж илүү дутуу хүнээс гоо царай алдах юм байхгүй. Тэгээд өөрөө өөрсдөө болоод болж бүтэхгүй юм байх юм бол хоорондоо яриа ингэмээр тэгмээр байна гэж яриад хөөрөөд бие биендээ тусалцдаг. Тийм л ач холбогдолтой. Yon ve За энэ манай хараач мөнгө нутгийн бүлэг 12 гишүүнтэй. Багийн ахлагч нь бий байгаа. Тэгээд ороо санг үйлчлэлтэй. Санг хариуцлага нь одоо Батмөх гэдэг манай залуу байгаа. Биднийг одоо хяналтын алба гэж бас нэг 2 байгаа. Сар болгон хоримтлын бүлгийн хурлыг хийдэг. Гарап гаргаад айлаар. Танаа тийм дараагийнх нь танаад ингээд нэг сараар нэг тэр сарынхаа эхний 10 хоногт хийн. Сард манайх 25 мянган төгрөг шаадаг байгаа. Тэрийг хийсэн нөхцөлд хурлаа хийн. Тэр айлд хурлаа ихтэй бол тийм хөндрүүлэхгүйгээр зөвхөн үйл ажиллагаа дараагийн үйл ажиллагаа ямар зохион байгуулалт хийх вэ? Эндийн таашаа мачгаад өгчвөл янз бүрийн гоё чимэглэлийн юмнууд юу вэ? Ямар айл туслах вэ? Энийг ерөнхийдөө ярьдаг. Одоо хоримтлын бүлгийн ач холбогдол төр бүрийн өөртөө зорилготой. Одоо залуучууд цуглах юм бол ажил хөдөлмөр хийгээд хамтарч бүтээгээд одоо орлоготой болно. За ахмадууд бид бол нэг осонтой бас нэг хийх чадах ажил байхгүй ч гэсэн хоорондоо сэтгэл санаагаараа биеиндээ сайхан туслаад биеийнхээ гэр орныг амжид дэмжиж засаж янзлаад тэр хоримтлын бүлгийн цугдарсан мөнгөөр бид их сайхан штэ. Одоо бүх баяр ёслолыг тэмдэглэнэ. Төрсөн өдрийг хүртэл тэмдэглэнэ. За зовлон жаргал хуваалцаж одоо тэр ядарсан зүдэрсэн мөнгө цаасны боцолтгоо тусалцаа үзүүлнэ.
Гаднаас бол Босод аймаг миний найзуудын тэндээс над руу ирээд өө ишгэ дараа та нэг бүлэг байгуулсан байхын нэг тийм сурал сонслоо. Энэ ямар учиртай хоригдлын бүлэг чи юу юм гэдэг би тухайд нь тайлбарладаг. Ер нь би ингээд дэвтүүд гавьяа намлгаснаа дараа ер нь энэ бүлгийн усуудтай болзаад энэ идэрт байхад ер нь бүлэг гэдэг байгуулах бол хүн эндээ хэрэгтэй юм байна. Ахмадууд бай чинь одоо тэтгэврт гарахынхаа өмнө одоо нэг осонд сүүлийн ганц 2 жилдээ одоо тэтгэврт гарчхаар одоо яах вэ юу хийх вэ одоо ихэд санаа нь зовдөг. Тэ ганцаардaltaй байдалтай байна. Хань жилтэй байсан ч ойлоо юу ярих уу, өөр хүүхдүүдтэйгээ юу ярих уу. Тэгээд нэг одоо нэг хороогийн хоногийн үдээсэн зарим нь одоо гэрийг амьд чойд болсон тиймэрхүү улсууд байдаг байхгүй. Тэгээ хамгийн гол нь бас энэ санхүүгийн асуудал дээр чинь одоо бид бусдын гарыг харахгүйгээр бусдаас одоо дэмжих тусдаа хүсэхгүйгээр бид өөртөө зохион байгуулалтаа орно гэж энэ маш том алхам. Одоо жишээлбэл өөр хүүхдээсээ тэр болгон одоо мөнгө засаг одоо авах боломжгүй улсууд байна. Бас нарийн яруу цаатлаас нь дэмжээ тусдаад өгөх амтан ах トゥ байхгүй. Тэгэхээр санхүүгийнхаа том жижиг асуудыг өөртөө шийдэл өөртөө зохицуулаад явна гэдэг чинь бол ер нь хувь хүндч одоо тухайн орон нутгийн удирдах ашигтай. Санхүүгийн том жижиг асуудлаа өөрсдөө шийдээд явна гэдэг тухайн орон нутгийн удирдлагад ч ашигтай. Одоо жишээлбэл бид одоо айдын болгон одоо төрөөсөө тэтгэвэр аваад айдын болгон төрөөсөө дандаа харах байдаг. Тэгэхээр бас нэг өөрсдийн санаачилгаараа бид юмыг хийх ёстой гэсэн ойлголтоор энийг гаргаж ирж байгаамаа. Хуримтлалын үр ашиг гэвэл зөндөө л байна л да. Одоо ингээд мөнгөө хуримтлуулад ер нь хүн хуваараа ингээд мөнгөнд далд хийгээд ингээд нэг өдөрт ингээд нэг сар 60,000 төгрөг ингээд далд хийгээд чаддгүй байхгүй юу? Хамгийн гол нь ингээд хариуцлагатай. Ингээд нэг хүн хариуцсан, ягтлантай, няравтай ийм газар ингээд мөнгөө хуримтлуулахар хүмүүс чаддаг байхгүй юу? Өө тийштэй, тийм хуралтай штэ. Тэгэж хуримтлуулна штэ гэдгээ санаад ингээд хуримтлуулдаг. Тэгээ хуримтлал айгүй үр ашигтай. Муугаар ярихад өвдөх юм бол тэгэл тэр бүлгээсээ зээл аваад тэгэл ашиглаж штэ. Өөрөө одоо ингээд бэлэн мөнгөтэй одоо би өвдөх юм бол ингээд гаргаж ирээл зарцуулчихна гэх хүн нэг их байхгүй л байгаа шүү дээ. Одоо нийгэм ямар байгаа вэ те мөнгөө ч ингээд өсгөж үржүүлж чадахгүй, ивэ олохгүй ийм байгаа хүмүүст бол энэ хуримтлалын бүлэг маш зүгээр юм байгаамаа. Ингээ мөнгөө хуримтлуулаарай. Би одоо ингээд урлангаа нэг 300-400 мянган төгрөгийн бараатай л ингээд эхэлж исэн. Одоо тэгэл ингээл өөрөө ч ингээд юмаа нэхин, юмаа зарна. Тэгэл бүлгийнхээ хүмүүст ингээд заана. Тэгээд энэ бол би бүр айгүй баярлж байгаа шүү дээ. 10 жилдээ сурсан юмаа ингээл ашиглаад би ингээл хүнд заагаал, ингээл мөнгө олоод, хуримтлал үүсгээл хинээс ч гоохгүй ингээ явж гэн гэл баярлал айгүй их талархаж байгаа. Олсон мөнгөөрөө хуримтлал үүсгээд хинээс ч гуйхгүй явж байна гэдэгтээ үнэхээр баярлдаг. Бас их талархаж байгаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо хуримтлалын ахмадын 5 эрдэнэ бүлгийн гишүүн Цэвэрсэрэнгийн Цэмцэрэн байна. Манай нөхрийг Замцэрэнгийн Чулуун Пүрүү гэдэг. Бит хоёр болохоор одоо суугаад одоо бүр 45 жил болж байна. Энэ үйл ажиллагааг бол одоо 30 гаруй жил хийж байна. Шүүрхийн үйл ажиллагаагаа. Би бол бас нэмгэн төмөрчин, нэмгэн төмөрөөрөө бас яндан 100 хандаа хийдгээ. Манай өгөн болохоос мужааны юу болохоор бас шалны мод, мөн шалны мод чиг мэхтэ босоо шүүр мөрч юм уу янз бүрийн хуваараа хийдэг юм аа. Тэгээд явтаа залуу занд насандаа би нэг аюулаа шүүр хийгээд байдаг. Одоо ч нас дээр гарсан. Тэгтээ зүгээр сууж чадахгүй юм. Тэгээд хөгшинтэйгээ явдгийн аюулаа нэг өдөрт нэг 10-20 шүүрний өвс авчихад тэрнийгээ хатаагаад тэгээд зах дээрээ зарж бордуулна. Албан газруудаа өгнө гэрээтэй. Тэгээд
мөнгө сангаа ирэнгүүт нь татварынхаа газар хэмтгэлээ өгнө. Хэрэглээний хувьд бол янз янзлалтаа хэрэглээний хувьд л одоо захиргаан станц их жишээлбэл одоо маш их хэмжээний одоо өдөрт гिचнад цогш үрдээ одоо даасны хогоос үрдэн л дээ. Тэднийх чинь тэнд болохоор 45 ямаас сар хэрэглэнэ. Энгийн хар айлууд бол бараг хагас жил юм уу жил хэрэгэлдэг. Сөкөт ч юм уу энэ төр болохоор бас 2 сар 3 сар хэрэглэнэ. Байгальдаа ээлтэй бас нарийн хогийг бол сайн авдаг. Удаан хэрэгэлдэг баггүй хамгийн гол нь удаан хэрэгэлдэг. Ер нь Дархан хотын шүүрний ер нь бол бараг 60% битэр хангаж яддаг ер нь бол. Ер нь бол энэ үйлдвэрүүдэд ажилд нь оруулаад энэ сайхан хүүхдүүдэд мэрэгжил олгуулад ингээд энэ ажил гэвэл одоо улсын хөгжилд хэрэгтэй юм. Монголчууд Монголоо хөгжүүлнэ гэдэг маань одоо миний бодлоор зүгээр суугаад хөгжүүлэхгүй шүү дээ. Дөрвөн мөчөөс хавлуулж яж хөдөлмөрлөж монголчууд Монгол улсаа хөгжүүлэх номтой. За намайг Яшин Нүшидэг 78 настай. Одоо яг хөө тэгээд зээлээ өгч нэг дэмжиж байна. Хоёрт одоо зовлон тохиолдууд бас дэмжиж байна. Тэгээ хамгийн гол нь бид нар одоо гол зорилго бол ерөөсөө өндөр хүүтэй тэтгэврийн зээл авахгүй байгаа. Санхүүг өрсөлд орохгүй байгаа. Тэгээ бүлгээ нэг бүлгээ ахлагчтай, нэг санхүүчтэй. Бидний зорилго бол өндөр хүүтэй тэтгэврийн зээл авахгүй байх. Миний одоо энэ хуримтлалын бүлэгт орсон шалтгаан бол одоо нэгдий цөмөрөө тийм ээ нэг хуримтлалын бүлэг байгуулад ямар ч байсан нөгөө зах зээлийн үед одоо банкнаас өндөр хүүтэй мөнгө авахаас сэргийлж тийм ээ 1% хүүтэй зээл аваад хоорондоо бие бинийгээ нэгдээ дэмжээд явуул бид нарт тусаараа үр бүтээлтэй болов гэж бодож орсон. Ер нь бол тийм байгаа. Нэг талдаа бас одоо ингээд бид нар нэг юм хийлээ гэхэд чадлынхаа хэрээр бие биендээ дэм тус болж байгаа. Тэр чинь бас ганцаар талаас юу яаж гин бас хүний мөрөөсөл байдаг юм байна. Бие биентэйг одоо баяр ёслоор тэгэл одоо бусад төрсөн өдрөөр орчих чинь айгүй гоё байдаг. Сайхан зовлон жаргал хуваалцсан бүгдээрээ. Тэгэл явдаг хөрөнгөний бүлгийн гол нь ганцаардл гэдэг юм ийг л үзэхгүй нэг сайхан хэдэн хөгчүүд ингээд санаа сэтгэл нийлцсэн. Тэн чи инглээ, би инглээ, чи тэглэх юм баггүй. Тэгээд дундаа бүгдээр ярьж байгаа нэггүй ингээ. Манай хэд бол одоо биднэрт бол одоо ямар ч юу байхгүй. Хориулан байхгүй ерөөсөө би энтэй тэгэл байн хоорондоо уцаар яриад тэгэл хуралдаараа инглээ тэглээ тэр юм болоо юм бэлээ гэл ингээл маш л одоо нэг гэр бүлшгэл байдаг л гэж хэлнэ би өөр одоо нэг сайхан үгээр илэрхийлж чадахгүй байна. Буян захынхаа дэлгүүрт өгчдөг. Тэгэл үлдсэний ер нь манай гэрээс авчин найз нөхөд ирээд авчин улсууд ер нь захиалгаар тийм бүлгийн маань гişүүд бараг ихэнх захиалгаар авчдаг юм дөө цагаан сар баяр ёслын үеэр бол нилээ сайн гүн шүү. Би одоо өстөжингийн шир буян захаас авдгийг бүр нийлүүлдэг хүнтэй. Охин одоо болоод зөндөл юм хийхин насаараа л үйлдвэрт ажиллаа. Таныг яаж хийж аваад болгоожтэй хэрэггүй. Ээж нь бол юм л хийж ивэл хүн би хаа өвдөхгүй өвчнөө мартаж штэ үгүйдэл тэгэл энэ жоохон ч гэсэн дуусуулаад энэгээрээ хийсэн юм хараад капитал гэдэг баггүй. Хуримтлал гэдэг маань би ингэдэг сэтгэл санаагаараа нэгдэл нэг нэгэндээ дэм болол тэгэл ингээл явж ивэл ер нь юм багддгүй юм байлээ. Би гэхэл нэг юм жоохон юм хийчихэл тэрнийг ямар их мөнгө олохгүй ч гэсэн энэгээрээ болгоод явдаг болохоор хуримтлал бол айгүй ашигтай.
Дархуул аймгийн Дэвж Хундраг бүлгийн гишүү одоо Малчин Бямбжуу Гарамжуу тэгээд бид нар ингээд хоёулаа ингээд юм идэвч хийгээд тэгээд энэ тавгийн ийм том ааруул ингээд тавгаар нь хийзарна. Тэгээд ийм жиж ээзгүй байна. Энэ чихэртэй зуугийн зүсэн ааруул, буржгар ааруул, бяцлага тэгээд энэ хэвээ ааруул, энэ том хурууд тэгээд энэ хатуу ааруулгүй том жижиг юм. Тэгээ ерөөсөө битээр ингээд захиалах та. Би бол дорчод минь армантах. Энэ гар урлынхаа төлөөр бол ингээд шүр сууд одоо ийм нөхө бүтээтгүн хийдэг. Энэ 15 онд би энэ сертификатыг аваад энэс хойш энэ бүтээтгүнээ хийгээд одоо энэ хүүхдийг өсний болсаа мэднийг бол би одоо сургуулийн хүүхдүүд аягүйх авдаг надаас. Голцоо би нөгөө тарьсан ногоогоо ингээд даршилчдаг. Өвөл нөөцлөдөг байхгүй юу. Тэгээ миний энэ дарсан ногоонуудыг бол манай энэ бүлгийн хамт олон худалдаж байгаа. Би нөгөө намрын ногоон өдрүүд арга хэмжээ байдаг байхгүй юу. Тэрүүнд байнга оролцдог. За Дэвжих ундрах бүлгийн гишүүн одоо Ж зулаа гээ давааж бид хоёр одоо ингээд хашаанда нарийн ногоонууд тарьдаг. Бүх нарийн ногоо тарина. Одоо борооглоо байна, улаан сунган байна. Навчид одоо байцаа, өгөрций, луун, помидор дарж байцааны салаад, энэ өгөрцийнүүд тэгээд одоо энэ луун дарж ингээ нарийн ногоонуудыг ингэж хамтарч тарьдаг. Нэг хүн юм хийсэн, нийтээр юм хийсэн. Үгүй нэгэн цагаад хийхэд би бас трич аваад цагаан сараар өөр хүнээс авч ягаар нэгнийхээ амьдралыг бас дээшлүүлж шүү дээ. Тэр нь надад их хайртайхан. Ер нь хүн нэг нь юм ойж ивэл би бас дээлж чадахгүй юм чинь тэрнийхэн дээлийг аваад би цагаан сараар өмссөн шүү дээ. Эдгээр эргүүлээд миний хийсэн бүтээгдэхүүн авдаг болохоо энэ надад их таатай ажтайгаа. Ер нь хүн нийтч байж л хүн амьдрдаг юм шиг надад ер нь. Би өөрөө үйлдвэрийн газар ажиллаж ирсэн болохоор ер нь их хамт олонсог шүү дээ. Нэг хүн юм хийснээс нийтээрээ хийсэн нь хавгүй дээр. Залхуу урал бэлэн шидэлтийн хоёр бол хүний одоо амьд дайс гэж би үздэг. Би шавнастай ерөөсө ажил хэрэгч аргын олдог шалтгаан хэрэгч шалтгааны тооч юм аргын олоод хий миний хүү гэж би их хэлэх дуртай. Тэгэхээр хүн ерөөсө биеэ дайшлаад өөрөө зүтгэх юм бол ийм амжилтанд хүрж болно гэж гэдэг бол санааг л би та нөхд үзүүлэх зэнд хэлж байгаа юм л да. За тэгэл өв садлангаа би хамт олонныхаа хүчээр аавн бүлэг маань одоо Дэвж ундрах бүлэг манад 2 удаа тусалсан. Хүүгүүсээр 2 удаа өгсөн. Маш их барьж. Оролцоо бол одоо маш их. Малын тэжээл авчирч өгсөн, гарын байлгээд өгөх юм бол зөндөө байдаг. Бид чинь одоо манай энэ Дэвж хөлгийнх нь бол хамгийн гол нь нэг дор ажиллаж яасан бие биенээ ойлгодог мэддэг. Ийм асуудал нэгдэж нээсэн юм байгаа шүү дээ. За би намайг бол борогдөг. Би бол эрүүл ахуйч эмч мэрэгчлээ. Тэгээд тэтгэвртээ одоо гараад тэгээд одоо ганцаараа хүмүүх бүтээл гаргахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хамтарч бүлэг байгуулаж ер нь хамтын хүчээр ажиллавал үр дүнд хүрэх юм байна гэдгийг бас одоо тэтгэврт гарсныхаа дараа ойлгосон. Орчиндөө аль болох хүнлэг одоо сэтгэлгээтэй хөдөлмөрч ийм хүмүүсүүдийг бас сонгоё гэж бодсон. Ингээд 7 гишүүний одоо бүрэлдүүлээд энэ 7 гишүүнтэйгээ хамтран одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай бүлэг маань өөрснийхөө тэтгэврийн мөнгнөөсөө өөрсийнхөө цуглуулсан үр хөвтөөсөө авдаг ч юм уу тийм мөнгөөр анх сангаа байгуулсан. Хуримтлал маань үргэлж эргэлтэнд орж байгаа хүү маань 3% хүүтэй олгодог. Энэ хуримтлалын бүлэгт орсноороо би хэдийд үед мөнгө хэрэгтэй болж ин тэр үед би мөнгө авах боломжтой. Ямар ч байсан хараат бус амьдралаар би амьдарч байгаад бид бахархаж байгаа. Хуримтлалын бүлэгт орсноороо хэдий үед мөнгө хэрэг болно. Тэр үедээ мөнгө авах боломжтой. Мөн хараат бусаар амьдарч байгаадаа бид бахархдаг. Манай бүлгийн гишүүд бол ихэвчлэн бүгдээрээ энэ ашаанда, ургацтай, бүгд юм модтой, жимсний модтой, бүх төрлийн одоо ногоо
бүх төрлийн жимсний одоо моднуудыг ургуулж сайхан энэ ургацаар одоо хурааж авч нөөцлөж, хөлдөөж, консервлэж ийм одоо сайхан өргөн хэмжээний олон хэмжээний ажлуудыг зохион байгуулан ажилладаг юм аа. Бид нар зовлон жаргалаа хамтардаг. Бид нар усаас ямар ч тусам зээл нэгтгүү, багаасаа ерөөс тусам зээлч нэгтгүү. Энийгээр бид нар бахархалтай байдаг гэдгийг би онцолж хэлмээр байна. Хинч мөнгөөр дутагдахгүй, хинч одоо ядрахгүй, хинч үлсэхгүй, хинч өвдөхгүй. Яагаад гэвэл тэр хүн чинь хөдөлмөр хийж шít. Байнгын хөдөлмөр хийж гин тусаа бас хамт олонтойгоо ороод эрүүл мэндээ хамгаалж гин. Тийм учраас тэр хүн чинь хизээч өвдөхгүй, хизээч мөнгө эрүүл мэнд эдийн засгаар дутагдахгүй шít. Тийм учраас бүгдээрээ энэ бүлэгт хамрагдаарай. Бүлэгт орох ач тустай шүү. Эрүүл мэнд чинь ашигтай, эдийн засаг чинь ашигтай шүү. Тодорхой хэмжээний үр дүн гардаг юм шүү. Нам тэр улсаас тийм ч юм өгөөд ийм ч юм туслаач гэсэн энэ тусламж бол хизээч гуйхгүй шүү гэдгийг л ард түмэндээ одоо хэлье гэж бодож байна. Одоо энийг ингээд тусаа хайлаад яг нэг температурт болгоод тусаа хэмжиж хийгээл, шүлтэй хэмжиж хийгээл, месаа хэмжиж хийгээл, усаа бүгдийн хэмжээтэй. Бүгд тустай хэмжээтэй. Тэгээд хийж байгаа л тэгээд бүгдийн хойлол нөгөө ижил температур 44-ээс 45 градусын температурт хүргэж байгаа л хооронд нь хойлоод тэгээд нөгөө савлгаандаа хийгээл тэгээд 24 цаг болгоод тэгээд маргааш нь одоо энэ орой хийлээ гэхэд маргааш орой зүсэлтэй хийн. Савнгаа зүсч эднэрээ бүгдийг ингэж гаргаж хатаах журмаар ингэж тавина. Манай алтан төврөг бүлэг одоо би яг өөрөө ахлагч болоод 2019 онд 10 хүнтэй бүлэг байгуулсан. Тэгээ одоо ингээд савн хийх, гутал дээл уях, аль шир боловсруулах одоо тэгэл чөдөр ногт эмээл хийдэг хүмүүс байгаа. Тийм хүмүүс ингээд нийлэл үйл ажиллагаа явуулдаг. Тэгэл нэгэндээ тусалж бас байшин барилгад нь туслана. Тэгээ яг хуримтлалын бүлэгт орсноор би урдан зүгээр уйлан хийгээд зах зээлд одоо сизэн ирсэн цагт борлуулдаг тийм л ажилтай байсан болов уу да. Хуримтлалын бүлэгт нэгдэснээр бас одоо хийсэн зүйлээ билгээрэн дамжуулаад борлуулж одоо тус авахаан тус авч тус болоход нь тус болж л тэгжил нэгдсэн бодолтой л болсон да одоо. Бэрхшээл нь болохоор одоо ингээд ийм сайхан юм үйлдвэрлэхэд бид нар чинь нөгөө зардаг газар байхгүй, зарж борлуулах газар байхгүй. Тэгээд найз нөхөд танил таал тэгээд билгийнхаа хүмүүс ингээд сурталчлаад энтэнд авч яваад зах махаар авч яваад барайл тэгэл өөрсдийн биеэрээ авч яваад зараад тэгэл мөнгө төгрөгөө эргүүлж олж авахыг л боддог. Манай бүлэг болохоор энэ дэвшил хатхны 239 8 дугаар өдөр оршин тогтнодог. Тэгээд энэ бүлэгтээ би нэг 6 хүний бүрэлдэхүүнтэй дандаа юм хийдэг хүмүүсээ цуглуулад энэ орчноо сайхан тогтчулж жимсний мод бутаар одоо 12 төрлийн мод байна манад. Тэрийг одоо манад бас бүлэгт бас хатаагаа зүг боловсруулад ингээд юу яадаг. Тэгээ хүлэмжийн байгаа манай бүлгийн 2 хүн төсөл бичээд Согмэг мөр дамтэн сүрэн 2 төсөл бичээд дэлхийн зүүн олон улсын төсөлд юу яагаад хүлэмжтэй болсон юм. Тун одлогоо тэгээд бүлэг байгаа. Тэгээд хүлэмжээ ногоо тарьж гисэн бидэд. Манай анхны хошоо авраг 19 онд хошоо авраг болсон. Хошоо авраг гэдэг чинь зүгээр нэг жил болчих юм биш. Жил болгон ч одоо бас авраг шалгаруулна манай энэ хоримтлын бүлгөө чинь өөрөөсөө улсаас өрөөс юм харж үзэхгүйгээр өөрөөсөө нэг хоримтлал үүсгээд холбоондоо бас нэг хэдэн цасны хоримтлал өгөөд тэрүүгээрээ бид нар бас өсгөж үржүүлээд тэгээд жилийн эцэст бие биенийхээ ажлыг дүгндэг байгаа байхгүй юу?
Би энэ Хөвсгөл аймгийн Эрдэнэ улган сумын гаралтай. Дахин шарын голоор өссөн. Тэгээд дахин аяга олон жил ажиллаж байгаа. Хуучин сэлэг мэлэг зардаг байж байгаа. Тэгээд одоо нэг ховоорой юм хийгээд байж байгаа. Эргэлттэй зэрэг болохоор нэг хөдөөний тэр хөрзөн мөрзөн болоод яадаг ийм тэргнүүд эдрийг нэг хөдөөний усад тэгээ нэг хөрзөн өхрийн баас мас өгнөгээд тэрийг их авдээ. Энэ усны тэрэг бол энэ төвийнх нь л авдээ. Энэ ийм тэрэг болохоор нэг барилгын юм уу тэгээ шавар мавар зөөн тэгээ хайрга тийм зорилттой тэрэг. Төмөр чинь тэгээд усууд их худалдаад авдээ. Тэгээ хуучин авдсан төмрүүдээс л очиж авдээ. Манайх чинь төмөрөө өөрөө үйлдвэрлэхгүй болохоор чинь тэр төмөр нь хэцүү. Тэрийг Монголдо хийх юм бол их л юм байна. Хоримтлын бүлгүүдийн ажиллаж байгаа гол үдэл санаа нь хүмүүс хоорондоо нэгдэж нийлээд өөрсдөө нөөц болцоогоо нийлүүлээд өөрийнхөө туршлагыг нийлүүлээд тэгээд ахуйн амьдралаа сайжруулад явдаг. Бусдаас хинээс ч хамааралгүйгээр ажилладаг энэ систем бол энэ хоримтлын бүлэг харуулж байна. Улс орны хэмжээнд ороод ирэхлээр энэ Монгол улс өөрсдөө юмаа үйлдвэрлэдэг, өөрсдөө ажиллаа хийдэг, өөрсдөө асуудлаа тодорхойлдог. Тэр асуудлаа давж гарахын төлөө санаачлагтай ажилладаг энэ систем бол хувийн хвшлийн компаниуд энийг бол гол үүргийг нь гүйцэтгэж явж байгаа гэж харж байна. Манай компани хэлээд байгаа Монголыг монголчууд хөгжүүлнэ гэдэг үзэл санаа бол бид нар өөрсдөө санаачлагтай байх ёстой шүү. Бид нар өөрсдөө асуудлаа тодорхойлоод асуудлынхаа ард бид нар өөрсдөө гарах ёстой шүү. Хэн нэгэн хурц ирээд бид нар туслахгүй шүү. Монголчууд өөрсдөө санаачлагтай бай, өөрсдөө бүтээмжээ бий болгоё, өөрсдөө үйлдвэрлэдэг бай гэдэг энэ үзэл санаан дээр бол ажиллаж байгаа компани бол манай QS компани байна. Монголчууд өөрсдөө санаачлагтай бай, өөрсдөө бүтээмжээ бий болгоё, өөрсдөө үйлдвэрлэдэг бай. Яг энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө явж байгаа босод бүх хувийн хвшлийн компаниуд бол яг л ийм үзэл санаан дээр явж байгаа. Өөрсдөө хийж чаддаг юмараа, хүсэл сонирхлоороо энэ олон юмудаараа нэгтээд өөрсдөө дээрэс нь хамт олон болоод бие биенийгээ хүндлэх, бие биендээ туслах, бие биенийгээ хайрлах тэр олон юмуд ингээд хамтраад хийдэг болсон энэ үзэл санаа бол энэ хоримтлын бүлгийн үйл ажиллагаа бол маш их сонирхолтой байдаг. Анханасаа энэ үйл ажиллагаа эхлүүлж исэн энэ үйл явц нь бол миний ээж өөрөө нийгэм рүүгээ чиглэсэн ажлыг хийх ёстой. Тэр нь одоо яг хүмүүст ийм арга боломж байдаг шүү гэдэг тэр одоо юу гэдэг арга аргачлалыг зааж сургаж энийг ингэж бүрдүүлсэн энэ ажлыг хажуунаас нь бол зөндөө харж явж байсан зарим ажил дээр нь бол яг бас оролцож явж байсан. Маш амжилттай явж байгаа энэ эсгүүдийг харахаар бол юм маш бахархмаар юм сайхан байна. Сүүлд нөгөө бүлгүүд маань нэгдээд бие биендээ тусал дэмжиж хамтраад нөгөө хамтын хүчээ мэдрээд ирэхээрээ яасан гэхдээ зэрэг янз бүрийн тийм орлого нэмэгдүүлэх тийм юмнууд хийгээд эхэлсэн. За нэг хэсэг нь гутал хийгээд эхэлсэн. За нэг хэсэг нь одоо хөөрхөн ийм модон тавилга эдлэл хийдэг болсон. За ингэснээр яаж юм нэхэр хүн өөрөө хамтрах юм бол хөдөлмөрийнхаа үр шимийг хамтдаа ямар ч насандаа хүртэж болдгийм байх гэдгийг бас мэдэрч хэлсэн байхгүй. За хамгийн чухал зүйл юу гэхээр биднийг нэгтгсэн тэр үн цөлс маань бидний хамтын чармайлт, хамтын зүтгэл, хамтын итгэл, хамтын хариуцлага, хамтын хөгжил байдаг. Биднийг нэгтгсэн тэр үн зүйл маань бидний хамтын чармайлт, хамтын зүтгэл, хамтын итгэл, хамтын хариуцлага, хамтын хөгжил байдаг. Жижигэн ч гэсэн мөнгийг цуглуулснараа бид өөрсдийгөө цуглуулсан. Өөрсдийгөө бид хөгжүүлсэн. Тэгээд Монгол улсын одоо хөгжилдөө аймаг орон нутгийнхаа хөгжилдөө өөрсдийнхөө гэр бүлийн болон өөрсдийнхөө эрүүл мэнд амьдралынхаа сайн сайхандаа асар их үн цөлсийг хуримтлуулж тэрийг хэрэгжүүлж байгаа хоримтлын бүлгийн холбоодын бүх гишүүдтэй та нартай баярын мэнд төргий. Та нарын цаашдын ажил үйлс улам их бадран хөгжих болтугай та нарын минь хийж байгаа үйлс
зөвхөн та нараар биш бусад орон нутаг, бусад аймаг иргэдэд бас эргээр нөлөөлж улам одоо энэ хөгжил цэцгэлэл чинь хувь нэмэр орох болтугай гэж өрөөё. Бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. холбооны 15 жилийн ойцоор үүссэн үдшийн ажиллагаа нээсэн мэдээлье.